Өчигдөр төргийн хүмүүсттэй Монголын үндэсний олон нийтийн телевизээр та бүхэнд 5 дахь жилдээ залуу зохион бүтээгч нэвтрүүлэг хүрж байна. Би хөтлөгч Мөгийн. Харин энэ бол төгөлдөр. Бид залуу зохион бүтээгчдийг та бүхэнд юу хийж санаж сэдсэнийг танилцуулдаг. Манай нэвтрүүлэгтэй хамтарч 5 их дээд сургууль ажилладаг. Эдгээр 5 дээд сургуулиуд маань шагнал дараа нь хүүхдүүдийг сургахаас гадна өөрсдөө багуудыг бас бэлтгэж оролцуулдаг тийм. Дараа чи яг одоо үзэгч та бүхэн шүүгчдэд өөрийнхөө бүтээлийг танилцуулах байгаа баг маань хөдөө аж ахуйн сургуулиас оролцож байгаа баг байна. Багийн ахлагчийг Батцайг нь залуу зохион бүтээгчдийг тайлснаа. За сайн байцгаана залуучуудаа. Хөдөө аж ахуйн сургуулийн төлөөлөн оролцож байна. Хэддүгээр курсын ямар дамжааны оюутнууд үлээ? Сайн байцгаана уу. Би хөдөө аж ахуйн сургуулийн инженер технологийн сургуулийн механик инженерийн 4-р курсын оюутан Батцай байна. Багийн гişтэй танилцъя. За би хөдөө аж ахуйн сургуулийн инженер технологийн сургуулийн инженер механикийн 3-р курсын оюутан Бахтар Гөлөө. За манай залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт амьдрал хэрэгжээд явж байгаа жишээнүүд бол хөдөө аж ахуйн салбар дээр их гардаг. Тэгэхээр та эдийн гэсэн бүтээл цаашаа тэнцээд хийгдээд хүмүүст хэрэглэгдээсэй гэж бид хүсэж байна. 3 минут хугацаа би амжилт хүсье. За баярлалаа. За манай багийн төхөөрөмжөл хүнсний ногооны мөр орондын сэрүүлгээр хийх төхөөрөмж байгаа. Энэ сэрүүлгээр маань үндсэндээ хийхэд хялбар, хэрэглэхэд маш энгийн төхөөрөмж байгаа. Энэ төхөөрөмжийг хийх бол 5 мм-ийн зузаатай квадрат мөн автомашины хаягдсан номоор энэ сэрүүлдэрийн гошуугаа хийсэн байгаа. Мөн 3 цагийн холбогч орно. Энэ автомашины номыг болохоор ингээд энэчэн тохируулагч юм хийж өгнө. Энэ тохируулагчаараа болохоор дээш доошоо шилжээд хэрэг хэмжээний гүн сэрүүлэхийн ямар хэмжээгээр сэрүүлэхийн гэдгийг энэгээр тохируулна. Мөн энэ стермений болт хийж өгсөн байгаа. Хүнсний ногоо 6-аас 20 см-ийн зайтай байдаг мөр хоорондын зайн. Энэ зайд нь тохируулаад энэ мөр хооронд энэгээр бас тохируулж өгөх боломжтой байгаа. Мөн энэ сэрүүлдэр гошуун дээр суман гошуу хийж өгнө. Энэ дээр байгаа энэ хоёр одоо нөхөн дээр суман гошуу хийгээд суман гошуутай сэрүүлэх болон яг энэ байдлаараа сэрүүлэх бас боломжтой. Тэгээ энэ үндсэн араамаа ашиглаад дээр нь болохоор дахиад 2 төрлийн зүйл хийх боломжтой байгаа. Ямар зүйлүүд хийх боломжтой байгаа юм бэ гэхээр одоо энэ чинь 200-аас 300 литрийн багтаамжтай одоо пошк тавиад 2 тийш 6 метрийн хэмжээтэй турбаагаар татаад шингэн бордоо юм уу эсвэл хоор услаа хийх бүрэн боломжтой болж байгаа. Мөн энэ хүнсний ногооны зүйлэгдэх луу манжин эдрийг одоо жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүст хораахт маш төвөгтэй байдаг. Энд болохоор гогцоо хэлбэрийн юм хийгээд доогуур нь шууд нөгөө манжил луунгийнхын доогуур явж суллаад сулсныхаа болохоор зүгээр хүн төгөөд авах бүрэн боломжтой болж байгаа. Ингэснээр болохоор хүний хөдөлмөрийг асар хөнгөвчлэн цаг хугацаа хэмсэн ийм зүйл болох юм. За энэ бол ерөнхийдөө эд ангийн угсрагж байгаа байдлыг анимаш хэлбэрээр ингээ харуулсан байгаа. За энэ маань ингэж угсрагдаад трансформер шиг өөрөө угсрагдах юм уу? Гэхдээ энийг яг зурсан зургаа өөрсдөө анимаш хэлбэрээр угсрагдахад илүү ойлгомжтой болоо гэсэн үднээс энийг хийсэн. Тэгээ энэ дээр бас 2-3 нэмэлт зүйлүүдийг бас хийж өгнө. Одоо энэ стермений болтонд энэ дээр яг 6-аас 20 см-ийн авцын өргөн дээр нь хэмжээ тавиад хөрөн энийг болохоор нэг нааш чаашаа болон дээр нь одоо яг хүнсний ногооныхоо төрөлтлөөр нь хамааруулаад хэр гүнд сэрүүлэх үү эсвэл хэр одоо хэмжээний зай сэрүүлэх үү гэдгийг энэгээр бүх хэмжээгээр нь тохируулж өгье. Та нар ч одоо мэрэгжлийн залуустай тий? Яг мэрэгжлийн дагуу хийж байгаа тийм үү? Тэгэхээр өөр яг ижил төрлийн зүйлүүдтэй хэр судалсан бэ? За яг ийм ловн нарийн ногооны яг төхөөрөмж болохоор яг том компанид л байт юм л яг жижиг дунд үйлдвэрлэл дээр иймэрхүү зүйлүүд хэрэгжилж байгаа юм бол одоохондоо нэг дээгүү. Тэгээ та нар бол хийгээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч одоо тариаланчдад ер нь тарах нь ч тий. За ингээд шүүгч Гамбат. Одоо дотордлын 3 бол хоорондоо 6-аас 20 см зайтай хөдлөөд бэхэлчин тий. Тэгнь. Гэтэл хойдолд байгаа гадна талын хоёрыг тэгж хөдлөхөд их хэцүү байгаас. Энийг нь болохоор одоо тэр голын нэг холбоос байна шүү дээ. Энэ холбоос яг тэр 6-аас 20 см-ийн зай байгаа шүү дээ. Нэг шилжих яг энэ зайтай нэг давхцахааргүй энэ холбоос хийж өгч байгаа. Нэг шилжилтэн. Тий, шилжилтэнд дээр давхцахгүй гэсэн. Би 6-аас 20 гэхлээр 6-аас 20 хооронд дурын хэмжээтэй 6-20 гэсэн утгатаал ах юм шүү дээ. Тий. Тэгэхээр зүгээр миний санаа юу гэхлээр тэгж шилжихийн бодсон бол хоёр холбоос нь гаднаа байх юм бол дурын хэмжээгээр дотроо бүгдээр шилжих юм байна л гэсэн. Гаднаа байлгаж болно. Тэгэх юм бол дурын хэмжээгээр шилжиж болно гэсэн шүү дээ. За болдотор шүүгч. Нөгөө гангийн боловсруулалтын талаа бодсон ч гэсэн ерөөхдөө ном ашиглая л гэдэг шиг байна тий. Яг ном ашиглаж явах үед дээдлийн бэхэлгээний хэсэг ер нь бол их байдаг. Одоо та нар мэдээж энэ дээдлийн араам хэсгийг бол одоо энэ квадратаар л хийх гэдэг шиг байна шүү дээ.
Одоо нэг үгээр л махан төмөр, ган төмөр хоёрыг хооронд нь холбоод бэхлэх гэж байгаа боолтны чинь асуудал нэлээд байгаад байт юм л. Ялангуяа газар тариал ингээд эн чинь одоо зураад татаа явахаар хөшөлт үүсэн шүү дээ. Айл хэсэг явж байгаа л энэ айгуул чангалуулаад байдаг юм уу. Энэ бэхлэгнийхээ асуудлыг нэлээд сайн анхаарч хийгээрээ. Ер нь бол яг энэ угаалгах дээр сууж байгаас энэ хооронд металлын холголт яг аль хэсгийг нь ямар чанартай металлын сонголт хийх вэ гэдэг асуудал заавал тавигдах байх. Зүгээр нэг боолтор боогоод явчихна гэж бодвол бас андуурш шүү, тийм ээ. Угаалгын төмөр орсон юун дээр нь ингэж таслаж төмөр тасалж яг ингээд хэмжээгээр нь нааша цаашаа гуулгаж тэгээд тэн дээр угаалгын төмөр дээр тэрийг юу яаж өгье? Гагнж өгье. Ингэж Түмнээс номон дээр бол биш үү? Номон дээр биш. Одоо номон дээр бол гагнж болохгүй шүү дээ, тийм ээ, дэрийг ойлгоно. их биен дээр яг гагнж өгж ингэж бэхлүүл. Ер нь тэр чинь бол энэ бүтээдэж ер нь бол ажиллах уугийг баг тодорхойлчих зүйл юм да, холбоос хэсэг чинь. Шүүгчдээс нэмэлт зөвлөгөө асуулт байхгүй бол гэрэл асаж үнэлгээ гарна. Хөдөө аж ахуйн салбарт хийгдэх бүтээлүүдийн нэг ногоон гэрэл авлаа. 2, 3 ногоон гэрэл авлаа. Хамтлагчдаа залуучуудаа 2 дугаар шатны бүтээлтэйг уулзцгаая. Хэлий гэсэн бүх юмаа хэлж өөрсдөө яг бүтээлээ сайн таниулсан. 2 дугаар шатанда ерөнхийдөө яг энэ зурсан зургаа яг бүтээл болгоод бодит дээр тэгээд туршилт болол туршилтаа хийгээд тэгээд